За 5 сарын үйл явдлыг танилцуулъя. За энэ бол номын орд. За номын ордны тухайтад бол за шинэ сар таны 12 дугаар гэрт гарах нэ. За 12 дугаар гэрт гарахаар яах вэ гэхээр зарим нэгэн 12 дугаар гэрт шинэ сар гарч байгаа та доктор таны ордонд байрлаж байгаа. Энэ гаригуудын нөлөөгөөр ерөнхийдөө үйл явдал танд нэлээд таатай таны ордын үйл нэлээд таатай үйл амлаж байна. Харилцаа холбооны тухайтад бол тийм нөхөрсөг найз нөхдийн тийм харилцаа аль эсвэл түншийн харилцаа энэ бол нэлээд тийм танд сонирхолтойгоор өрөөсөн нэлээд тийм таатай сар байна гэж 5 сарын 10-нд бол таны 10 дугаар биш 5 дугаар гэрт бол Меркурий буюу Буд гараг орж ирж байгаа юм байна. За тэгэхээр энэ яах вэ гэхээр үйл их сараас эхлээд 3 сарын өмнө эхэлсэн. 3 сарын хооронд эхэлсэн зарим нэгэн үйл явдлууд бол дөнгө өгнө гэж бууж байна. За тэгээд энэ үед бол Меркурий гэдэг Буд гэдэг гариг үүдэг логик сэтгэлгээ тэгээд дээрээс нь мэдээ тэгээд тэр нэгэн ажил төрөлтэй холбоотой бол тийм мэдээ илэрхийлж болохоор алс холоос танд ажил төрөлтэй ч юм уу эсвэл хүүхдтэй ч холбоотой ч юм уу 5 дугаар гэр гэж байгаа болохоор хүүхэд бизнес нь мөнгө санхүү тэртэй холбоотой мэдээнүүд орж ирнэ. Магадгүй зарим нэг нь аялалд гарч магадгүй гэсэн байна. За зарим нэгэн хүмүүс нь бол ажил төрөлтэй холбоотой зарим нэгэн тийм танилцуулга уулзалт тэгээд зохион байгуулах. За хувийн амьдралдаа бол зарим нэгэн асуудлыг чухал хэлэлцээрч гэх юм уу. Санхүү юу хувийн амьдрал гэхэрч хувийн авчрагчтай ийм чухал төлөвлөгөөнүүд хийж дуусгах багталтай гэж байна. За тэгээд цаашлаад бол 5 сарын 26-нд Буд гараг маань 5 дугаар гэрээс 6 дугаар гэр рүү шилжчих юм байна. За 6 дугаар гэр гэхээр бол өдөр тутмын таны хийж үйлцдэг байж л таны яах вэ? Аль эсвэл таны өдөр тутам хийдэг ажил төрөлхийч албан ажлын чинь нэгэн хэсэг. За энийг илэрхийлдэг дээрээс нь бас эрүүл мэндийг илэрхийлдэг. За тэгэхээр энд бол өмнөх саруудах шиг адилхан тийм удаашрасаа жишээлх баг тохионоо гэж. За учир юу вэ гэх юм бол яг ер нь 3-4 дугаар сар бол энэ 25 оны хамгийн тийм бэрхшээлтэй асуудал маш их тодорхойгүй ийм сарууд байсан. Тэгээд 5 сараас эхлээд төлөвлөлтөөр олон гаригууд ухрыг ухрах хөдөлгөөн зогсоод бүгд урагшилж байгаа. Ер нь зөвхөн ном гэлтгүй бас бүх ордуудынхаа хувьд үйл явдлаар их дүүр маш олон үйл явдлууд тохиосон. Тэгэхэд ухралтын үед гарч ирсэн саад бэрхшээлүүдийг багаар арилсан иймэрхүү үе болж байгаа учраас энийг бол нэлээд таатай сар гэж хэлээд байгаа. За тэгээд 6 дугаар гэр гэдэг бол таны хувьд бол бас эрүүл мэндтэй холбоотой юм болохоор зарим нэг эрүүл мэндийн асуудалтай байгаа хүмүүс байвал тийм үү. За шинжилгээ өгөх, эрүүл мэндтэй харах, эрүүл хэмжээний баримтлах, зарим нэгэн эрүүл мэндэд нөлөөтэй хорц зуршил их тавигддаг гэдэг юм уу, хийддэг гэдэг юм уу, сахар дурладаг гэдэг юм уу, нэг иймэрхүү асуудал байгаа бол тэрэндээ бас харж нэцтэй гэж. За тэгээд цувар гараг таны 5 дугаар гэрт орж ирж байгаа юм байна энэ үед. За мэдээж 5 дугаар гэр гэдэг бол хайр дурлал, гоо үзэмж, үр хөөхд. За тэгээд дээрэс нь хобби.
таны одоо хүсэж сонирхож дурлаж хийдэг тэр ажил үлсийг заадаг болохоор за тэгэхээр энэ бүхэн бол танд одоо тийм нэлээд сэтгэл догтлуулсан урам зориг өгсөн иймэрхүү үйл явдлууд болох нэ. За тэгээд дээрээс нь сугар гариг бол зөвхөн одоо бас хайр дурлалгой үзэмж гэдгээр хязгаарлагддаггүй. Бас материалын аж байдал бас нэлээд таатай нөлөөлдөг юм гараг. За тэгэхээр одоо материалын болон санхүүгийн байдлаа сайжруулах уран бүтээл одоо таны дурлаж хийдэг тэр ажлаас эсвэл одоо тийм адал явдлаас гэдэг юм уу. Дуртай тэр одоо хийдэг ажлаасаа орлого олох боломжуудыг энэ үед олж харах нэ. Магадгүй зарим нь одоо тийм бүтээлч үйл ажиллагаанд оролцдог ч юм уу тий. За энэ иймэрхүү юм бол. За тэгээд дээрс найз нөхдөдөө бол зох учрах зарим нэгэн соёлын болон одоо бусад уран бүтээлийн ажил явдалд оролцох энэ гэдгээр таны хувьд бол сэтгэл санаа урам зоригийн хувьд бол маш гүнзгий одоо таашаад идэлсэн иймэрхүү сайхан сар байх нэ. За 12 юу 5 сарын 12-нд одоо сар гарч эхлэлцэн ортод гарч ирж байгаа. Энэ бол таны 12 дугаар гэж байгаа. Тэгэхээр яг энэ 5 сарын 12-ны сарыг бол Нептун биш ээ Плутон гарагттай нэлээд тийм тагуу барилалд оршиж байгаа гэж үзэж байгаа учраас бол зарим нэгэн одоо зөвхөн намын ордонд төдийгүй бусад ордныхны тухай ч гэсэн зарим нэгэн сануулгыг хэлээд байгаа. Тухайн ордны хэдгээр гэрт байна вэ гэдгээс шалтгаалаад одоо тэр үйл явдлуудад чинь бас жоохон асуудал бэрхшээл очиж магадгүй хэлээд байгаа юм л та. За барууны зурхачд бол энэ яг одоогийн 5 сарын энэ шин сар биш шүү. Тэргэл сар шүү. Тэргэл сар 15 сар. Энэ сарыг бол тийм хар сар гэсэн утгаар хар сар гэдэг нь болохоор нөгөө буддийн ведийн тухайгаар бол нөгөө Раху Кету байрласан тэр сарны зангилаа гэдэгтээ бас их төстэй нэг тийм цэгүүдийг авч үздэг. Барууны зурхаад тийм. Тийм болохоор бол энэ үйл явдал нэг тийм 9 жил тутамд ингээд нэг хар сар ямар одоо таны гэрт байж байгаа вэ гэдгээс шалтгаалаад тийм үйл явдал автагдсан гэж хэлээд байдаг. Тэгэхээр таны тухайтад бол одоо энэ үйл явдал таны 12 дугаар гэрт болж байгаа юм байна. За 12 дугаар гэхээр бол ерөнхийдөө бол одоо өнгөрсөнд болсон үйл явдлууд ямар одоо 10 ерөнхийдөө юм үйл явдлыг дуусгах төсөл төлөвлөгөө ажилласан ихсэн ажил харилцаач үүрэг дуусгах энийг хэлэхэд дээрээс 12 дугаар гэр гэдэг үйл ерөнхийдөө нэг юм тусгаарлагдах олон хүнтэй байх одоо байхаас айлтгаар зайлсхийх өөрийнхөө дотгошоноо хандах өнгөрсөн рүүгээ хандах энэ гэсэн зүйлүүдийг илэрхийлээд байгаа юм л да. За тэгээд тийм болохоор одоо тэр нь өөрийнхөө ажил төрөл мэргэжлийн одоо тэр салбарт болж байсан зарим нэгэн үйл явдлыг бол одоо өнгөрсөн рүү нь харж жоохон бодож тунгаах хэрэгцүүлэх бясалгах ч гэдэг юм уу. Иймэрхүү бас хамтар хэлж магадгүй. Тэгэхээр энэ мэдээж бас яг энэ үед бол магадгүй одоо тэр ажил төрөл дээр чинь тийм жоохон танд за дайсан гэх нь арай хашиг зүгээр яг нь тийм тань тийч их сайныг хүсэж байдаггүй бас тийм хүмүүс байж болно шүү дээ. Тиймэрхүү одоо харилцааны тухайтад бол бас гэж хараад өөрийнхөө дотоодод дүгнэлт хийгээд ингээд бас яаж хандах вэ цаашдаа явах вэ гэдгийг гаргаж болно гэж штэ. За тэгээд мэдээж тэр нэгэн тусах хэрэгтэй харьцаа бол бас тусгана л гэж байна. За. За тэгээд 11-р гэрх гэдэг бол ерөнхийдөө бас нэг тийм таны урд өмнө ерөнхийдөө одоо шин сар тэрхүү сар гарч байгаатай холбоотой бол бас тийм 11
12 дугаар гэрт хамаарах зарим нэгэн одоо мэдээлэл та өнгөрсөн олж мэдэж чадаагүй тэр нэгэн мэдээллийг одоо олж сонсдог ч юм уу те ямар нэгэн нууцлаг танаас нууц байсан. Тэгтээ мөртөө танд маш одоо тийм чухал тэр мэдээллийг олж сонсож болно. Тэр магадгүй нууц харилцаач байдаг юм те. Нэг иймэрхүү боломж бас гарч ирж болох юм аа гэж. За тэгэхээр энэ одоо нууц харилцаа энэ бол танд одоо нэг тийм бэрхшээл саад гэдэг юм уу зарим нэг юм ачаа дарамтнаас ингээд салахад ч тусвал гэж бас ойлгож болох юм байна. За дараагийн нэг гариг бол эрч хүчний нэрийг хуцтайчин алхам одоо шийдэмгий үйлчлэлийг илэрхийлдэг Марс буюу ангараг гариг. Ангараг гариг бол таны 9-р гэрт байрлаж байна. За энэ бол танд бол тухайн энэ үед бол маш тийм идэвхтэй таны одоо ирээдүйд хандсан тэр ирээдүйд чиглэсэн тэр төсөв төлөвлөгөөгөө одоо бол нэлээд идэвхтэй тийм шийдэм ялхнуудыг хийх тийм таатай одоо тийм төлөв байдлууд бол энэ үед илэрх юм байл та магадгүй одоо ирээдүйн зарим нэгэн төлөвлөгөө биелүүлэхийн тулд та ямар нэг сургалт одоо сууж сертификат авдаг ч юм эсвэл тэрэнд одоо ирээдүйн ажил төрөлт чинь хэрэг болох зарим нэгэн бичиг баримтыг бүртгүүлдэг ч юм уу. Яг тэгвэл 9-р гэр гэдэг бол сурах, боловсрох. За тэгээд багшлах эсвэл өөрөө багш нараа одоо өөртөө багш оюун санааны удирдагчийг олох. За танд одоо заавал тэр нь одоо юу байхгүй л дээ шашин гэсэн утгаар биш л дээ. Ерөнхийдөө бол одоо таны ажил ирээдүйн чинь төсөл төлөвлөгөө үйл ажиллагаанд ч хэрэг болох тэр нэг танд зааж сурах тавьчирдаг ч юм уу те. За тэгээд таныхаа бизнесээр өргөжүүлэхийн тулд одоо танд хэрэгтэй тэр нэг мэдээллийг авдаг ч юм уу эсвэл тэрэнд холбогдох зарим нэгэн тийм хууль ёсны бичиг баримтыг бүртгүүлдэг ч юм уу. Нэг иймэрхүү боломжууд орж ирнэ. Гарна. Тэгэхээр энэ бүхэнд бол та нэлээд тийм шийдэм ялхнуудыг хийх хэрэгтэй гэж. За дээрэс нь бол зарим нэгэн хүмүүсийн тухайтад бол 9-р гэр гэдэг бол бас ач зай нартай толгойддог. За магадгүй одоо зарим тийм насны хүмүүс бол тэд нартай одоо цаг завыг зориулах тэднийхээ одоо хүмүүжил боловсрол ирээдүйд нь одоо таны зүгээс тийм одоо хүч анхаарал цагаа зориулах иймэрхүү боломжууд нэгднэ гэж байна. За дээрэс нь 5 сарын 15-нд бол за хамгийн одоо эвээгч гараг гэж хэлдэг. Дандаа сайн сайхныг ирээдүйн одоо өсөлт төвчлийг илэрхийлдэг Бархас сайд гараг. За Бархас сайд гараг за энэ гараг бол таны одоо сарны үзэл буюу өөрөөр хэлбэл кармын тамиг зангилаа гэдэг тэр хэсэгтэй ч бас холбогдож орж ирж байгаа юм байна. Тийм болохоор энэ бол одоо 23 оны 5-6 сард болж байсан тэр нэгэн үйл явдлуудыг дахиж эргэж зөхиж харах. За кармын зангилаа, кармын ойлголтууд гэхээр бол ямар нэгэн тийм хийж гүйцээгүй зүйлсийг дуусгах. Үр төлөөсийг бол одоо карм буюу одоо үйл явдалтай холбоотой гэхээр яг ерөөсөө л чи хийх ёстой. Энэ насандаа хийж гүйцэтгэх ёстой. Тэр төлөөсөө л төлжээ гэсэн утгаар ойлгочих байна. За ийм асуудлууд бол хөндөгднө. Зарим нэгэн одоо асуудлуудыг шийдэх, засах, сайжруулах төлөвлөгөөндөө бол одоо нэлийн өөрчлөлт хийх иймэрхүү ирнэ гэж байна.
За магадгүй хин нэгнийх нь хувьд бол одоо зарим нэгэн хамаатан, зарим нэгэн хүмүүстэйгээ холбоотой одоо тэр амьдрах хооронд сайн байрч гэдэг юм уу? Зарим нэгэн одоо өмчрөхтэй хангалттай холбоотой асуудлыг шийддэг ч юм уу те. Иймэрхүү үйл явдлууд байна гэж. За төгсгөлд бол 5 сарын 26-нд шин сар гарна. За шин сар гарч байгаа энэ үед чинь бол энэ үед нь надад таны 6 дугаар гэрт ураан гараг байрлаж байгаа. Тэгээд энэ ураан гараг байрлаж байгаа одоо энэ гэрт чинь бас бод гараг давхцаж орж байгаа юм байна. За тэгэхээр ураан гараг бол таны одоо энэ гэрт 6 жил биш үү лээ? 18 оноос хойш гэдэг чи хэд вэ? 8 жил юмс байсан. За тэгэхээр энэ бол одоо энэ одоо шин сар гарч байгаа үед энэ одоо ураан гараг гэдэг бол ерөнхийдөө маш тийм гинтийн хувьсгалт өөрчлөлт гэж тийм да тийм өөрчлөлт илэрхийлдэг. Тэгэхээр энд магадгүй одоо энэ үед ажлаа өөрчлөх, магадгүй одоо амьдарч байгаа орон байраа өөрчлөх. Энэ хөө одоо бас гинтийн тийм өнөж магадгүй гэсэн байна. За тэгээд дараа нь бол 7 сараас эхлээд таны энэ одоо энэ гараг бол байрлалаа солиод бас одоо бод гараг гэдэг байрлалаа солиод таны 7 дугаар гэр рүү шилжиж байгаа юм байна. За 7 дугаар гэр гэхээр бол харилцаа холбоо. За ялангуяа түншийн болон дотн харилцаа илэрхийлдэг. Тийм болохоор энэ үед бол одоо шин содон тийм одоо түншийн болон одоо харилцаануудад өөрчлөлт орж содон үйл явдлуудад дүрэн байх нэ. За ингээд та бүхэнд 7 дугаар биш 5 дугаар сарын эхлэлийг танилцууллаа. Та бүхэн за таалагдчих юм мэдээж лайк, шеэр, subscribe хийгээрэй. Дараа уулзъя баяр та.